айгүй уртд үед ш тэ. Айгүй олон гараад болсон. Тэг анхны дуу бас чанга штэ. Тэг гоё дуу штэ. нөгөө цогцоохны эртний 90-ад оны үеийн юуны дуу шүү дээ. Миний бодлоор бол анх тэр дууг сонсчод бас нэг юм ботсон л та. Анхны дуу бол манай Монголын бүх алдартай гэсэн хипхоп орсон байлээ. Бусад рок попын маань ч гэх юм уу бас уран бүтээлч маань дуусан шүү дээ. Анхны дууг хамгийн гоё нь бол хипхопч дуусан гэж ойлгож байгаа. Хамгийн хүчтэй явсан. All-Star-ын тэр хонхны дуу бол нэлээд таалагддаг. All-Star-ын хонхны дуу бол хамгийн их залуучуудыг хамгийн их ард түмний байлдан дагуулсан уран бүтээл яхаа аргагүй болж чадсан. Манай анхны Монголын анхны гихт те одоо лидерүүд тэр бүгд оролцож дуусан байлаа. Гавана хөлгөө гэх чинь дайн байн те Бүх хамтлаг дуусдаг урдны хууч гэх юм уу да тий. Нэг ганцны хамтлагуудыг хамтраад нэг ийм их үздэг. Ийм дуу хийя. Манай бааврын өөрсдөө өөрийнхөө танаа. Атсан манай дараад өгс хөгжөөгүй байна. Авилгач дууны нэг харахгүй байна. Тэр чинь бас хамтлагаараа бүрэлдээд нэг уран бүтээл ихээр одоо юм бас найз нөхдөд хамтлаг дуусдаг хамтраад ихээр бас нэг тийш арай нэг ондоо нэг цар үрээ гэсэн юм уу. Их гоё потенциал амар сутг учиртай дуу байсан. Одоо арчлалыг дэмжсэн тэр утгаар надад их таалагдсан. Батөргөл хэсэг. Юудэ миний халах цус те. Бохирдож байна гэл. Өөрсдийн нэг өөрсдийн тэр байгаа байдал энэ гадуур болж байгаа үйл явдал энэ бүхнийг харуулахыг хүссэн. Манай аав ч ээж ч эмээ ч өвөө ч хардаг хүн сонсдог хүн дээр ингээд уншаал сонсох ч юм тиймэрхүү яг нэрийгээ тэр хөгжмөндөөс өгнүүдийн олоод сонсоод агил үнэн л өгнө. Нийгэм бүр шалтаа бууцсан хачин байхад хүмүүс ингээ хайрын дуу дуулах ч юм уу те. Ямар ч авцалтаагүй тэгээд хамгийн гол нь тэгээд тэр дуу нь болохоор хүмүүс сонсоод байдаг айгуу сайн амар тэгээд одоо хүндээ хандаа жинхэнэ хипхоп дуу болохоор хүмүүс нэг сонсдгоо. Тэр дуу болохоор зөвхөн хипхопчлсан. Мондөг хүний дүр тоглох гэж хамгийн нэгдүгürt бид нар бол тэгж дуулдаг. Яг л тийм болоосоо гэж хүсдэг. Хүн одоо юу гэдэг өөрийнхөө дуртай дуу юм бол хүн өөрийнх нь үзэл бодолтой хийж чаддаг хүн хамгийн дуртай шүү дээ. Тэр хүмүүсийг өөсөө сонсдог, хүндэлдэг болохоор. Хонхны дуун дээр богийн хэсэг бол амар шаадаг шүү дээ. Юу гэдэг вүлээ? Газар дор ертөнц байдгийг чи мэдхүү. Газар доор ертөнц байдгийг мэдхүү гэж дуулсан шүү дээ. Газар доор ертөнц байдгийг мэдхүү. Тэнд хүндөөч, тэнд хүүхэд өсөж, тэнд хүмүүс үгэж тэр болоо. Бидний доороос газар байна. Үнэн худал гэдэг хоёр үгийг таалцъя. Тэр
чи бол янз янзын үзэл бодол явж байгаа. Жишээлбэл миний газар шороо тий. Одоо миний үзэл бодол, миний үндэсгэг гэл. Тэгэл одоо хүн ам, одоо энэ тараншаа гэл. Тэгээ нөгөө 76 бас бүгд л ороод явж байгаа. Түүнээс зөвхөн ардчлал биш. Яг бас нөгөө л хэлж л байгаа. Яг л бидний үеийн одоо залуучууд одоо сургууль сураад одоо боловсон хүчин болоход бэлтгэхдээ зарим нь болцсон байгаас тийм залуучууд л гарч ирээсэй. Орчин үеийн залуучууд тэр дуу дууснараа би бол юу бодсон бэ? 90-ад он руу буцааж өнгөж харж тэр түүхийг бас сонирхолтой тусалж байгаа юм болов уу ойлгосон. Хүний амьдралд мөнгө хэрэгтэй. Хөдлөх бүрт хөлс нэхэгдэж, амьсгалах агаараач алт мөнгөөр авах нь дутуугүй болсон өнгө мөнгөний хорвоо. Хүн бүхэн л мөнгө бодож сэрээд, мөнгө бодож алхаад, мөнгө бодож амьдраад, эцэст нь мөнгөө бодсоор авсандаа ордог. Сайхан амьдрал хэндэж гисэн өгүүлэгдэх нь мэдээж. Бид та бүхэнд мөнгөний талаар эсэнтэй хамтлаг хэрхэн дуулж, мөнгийг ямар нүдээр харж, ямар үзэл бодолтой байдгийг үзүүлэх гэж байна.